Сүүлийн үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй асуудлууд бас улс орны анхаарлын төвд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлцэхдээ гаднаас биш, дотроос нь харин өөрчлөх ёстой. Энэ улсын хурал дотроос нь тэмцэх ёстой гэж би бол өөр арга барилтай байгаа. За өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэд миний зүгээс шаардлага хургуулж байгаа. За шаардлагын гол агуулга юу юм бэ гэхээр миний би улсын хурлын гишүүнийхээ хувьд улсын хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаа. За энэ тогтоолын төслийг өргөн барихын өмнө засгийн газраас санал авдаг. За ингээд засгийн газар саналаа ирүүлэхгүй байгаа учраас би өнөөдөр яаралтай ирүүлэх юм шаардлагыг ерөнхий сайд оюун эрдэнэд бол хөргүүлж байгаамаа. За би яагаад улсын хурал гаднаас нь дотроос нь тэмцэх ёстой гэж үзэж байгаа гэхээр би та бүхэнд энэ тогтоолын төслийг тарааж өгнө. Энэ холимог тогтолцоо бий болгох боломж нь улсын хуралд байгаа юм шүү. Улсын хуралд байгаа. Гэхдээ би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол цогцоор нь хийхийг бол дэмжиж байгаа. Улсын хурал яаж холимог системийг бий болгох вэ гэхлээр 2016 оны 5 дугаар сард үндсэн хуулийн цэцэх хэсэг улс төрчтэй хуйлдааны журмаар үндсэн хуулийн цэцээс 5 дугаар дүгнэлт гэдгийг хичээг оруулж ирсэн байдаг. За энэ 5 дугаар дүгнэлтийг улсын их хурлд оруулж ирээд улсын их хурл өөрөө энэ тогтоолыг батлахад би хамгийн их эсэргүүцэж байсан хүний нэгэ. Энэ бол өөрөө сонгуулийн дэвшилтэд системийг устгаж байна, ингэж болохгүй гэдгийг хэлж миний юу бол протокол хүртэл эсэргээр санал тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр улсын их хурл өөрөө хуралдаад энэ цэцгийн дүгнэлт гаргасан тогтоолоо хүчингүй болгоход бүх асуудлыг шийдэгдэх гээд байгаа. Тэгэх юм бол улсын их хурл өнөөдөр тогтоолоо хүчингүй болгоход л бид энэ холимог систем өөрөө яг 2012 оныхоо сонгуулийн хуулиар хэвээрээ үлдчих юм аа. Тэгэхээр би бол улсын их хурлын дотроос нь тэмцэх ёстой гэд хэлээд байгаа хүний нэг байна. Тэгэхээр ерөнхий сайдын зүгээс засгийн газрын зүгээс надад энэ шаардлагын хариуг яаралтай ирүүлэх юм бол би улсын их хурлын тогтоолын төслөө өргөн барина. Ингээ улсын их хурл энэ тогтоолыг хэлэлцээд 16 оны 5 дугаар цэцгийн дүгнэлтийг өөрөө хүчингүй болгоход бүх асуудал шийдэгдэх гээд байгаамаа. За энэ бол өөрөө энэ улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн хууль, улс төрийн намын санхүүжилттэй хууль гэсэн энэ улс орны реформын чанартай хуулиудыг багцаар нь шийдвэрлэхэд тун чухал ийм алхам болно. Тийм учраас би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Гэхдээ яаралгүй, алдаа мадаггүй бусад бүх хуулиудтайгаа цогцоор нь багцаар нь шийдвэрлэж иж энэ яг үр дүнд хүрнэ гэсэн ийм асуудал байгаа. За ер нь улс төрийн бүх намууд том жижиг гэлтгүй бүх намууд олон удаа уулзалтаж нэгэнтээ зөвшөлтсөлд хүрчихсэн байгаа. Холимог системээр явуулахгүй бол энэ улс орны асуудал. Энэ нэг нам хит дангаараа улсын их хуралд байх нь туйлын их хор уршиг дагуулж байна. Та бүхэн харж байгаараа ковидын үеэр улсын их хурал нэг өдөр л коноптол бүх эрх мэдлээ засгийн газар чилжүүлчихдэг. Нэг өдөр л засгийн газарт бүх төсвийг нь хэрэгтэй төсвийн бүгдийг нь батлаад өгчдөг. Ингэж дураар нь дургуулах нь өөрөө энэ системийн гажуудал юм а гэж бид бол үзэж байгаа. Тийм учраас энэ миний улсын их хурлын тогтоолыг яаралтай өргөн барихад ерөнхий сайд засгийн газрын зүгээс миний шаардлагад яаралтай хариу өгөх хэрэгтэй байна гэж үзэж өнөөдрийн хэвлэлийн урдлыг зарласан юм а. Баярлалаа. Тэгэхээр одоогийн улс төрийн намын тухай хуулийг энэ сонгуулийнхаа системийг шийдээгүй үед бол энэ ямар ч үр дүн гарахгүй. Сонгуулийн шинэ хууль бид нар бол сонгуулийн хуулиа бас энэ их мөнгө зардаггүй, тийм ээ. Арай шинэ дэвшилтэд хэлбэрээр шудрах хэлбэрээр явуулъя гэсэн энэ бүх зүйл бол зөвхөн мөрөөдөл болоод үлднэ. Тийм учраас эхлээд сонгуулийнхаа систем тогтолцоог өөрчилж ээж дараагийн энэ том хуулиуд багцаараа шийдэгдэхгүй бол энэний наан шийдэгдээд ямар ч үр дүн авчрахгүй. Бид нар бол ерөнхий урьдчилсан төслүүдийг үзсэн. Тэр бол зүгээр нэг өмнө нь 4 хуудас байсан юмыг 40 хуудастай болгосон ийм зүгээр дэлгэрүүлсэн л хууль болохоос биш яг ард иргэдийн хүсэж байгаа. Улс орны хөгжлийг түүчээлж чадах тийм улс төрийн намын хууль бол
болж чадаагүй байгаа. Тийм учраас энийг бид үнэхээр одоо орчин үед нийцүүлж гаргах хэрэгтэй. Нөгөөтэйгөр өнөөдөр олон улсын байдал бол маш хурдцтай өөрчлөгдөж байна. Өдрөөр өөрчлөгдөж байна, сараар өөрчлөгдөж байна. Тийм учраас Монгол улсад парламентын ардчлалыг бэхжүүлэх хэрэгтэй. Парламентын ардчлалыг баталгаажуулах хэрэгтэй. Олон намын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хүчтэй сөрөг хүчинтэй байх хэрэгтэй. Олон намын олон ургалж үзэл байж иж өнөөдөр бид Монгол улс жижиг улс энэ одоо олон улсын тавцан дээр бас хүчтэй байх энэ нөхцөл бүрдэх юм аа. Тийм учраас одоо би бол улсын их хурлын гишүүнийхээ хувьд энэ тогтоолыг яаралтай улсын их хурл хэлцэх ёстой гэж бодож. Өөрөөр хэлбэл одоо дорж ганд гишүүн бол дудамжнаас тэмцэнэ гэж байна тийм үү? Би бол харин улсын их хурл дотроос нь тэмцэх ёстой. Улсын их хурлд өөрөө энэ эрх нь байгаа юм. Энэ сонгуулийн холимог тогтолцоог бий болгох эрх нь өөрөө улсын их хурлд байгаа маа. Тийм учраас өөрөө улсын их хурл энэ 16 оныхоо тогтоолыг хүчингүй болгоч очие. Тэгээд холимог системтэй болгоод үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг харин одоо олон талаас нь алдаа мадаггүй ингэж яарахгүйгээр ингэж хийгээсэ гэсэн ийм одоо бодолтой байна. Ер нь бид энэ одоо бидний гол тулгамдаад байгаа асуудал бол ер нь энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бас нэлээд эртнээс ажлын хэсгүүдээ гаргаад эртнээс төлөвлөөд энэ дээр ажиллах хэрэгтэй. Одоогоор бол зүгээр л өөрчлөх ёстой л гэж яриад байгаа болохоос энэ дээр тодорхой ажлын хэсгүүд гараад ажил хэрэгч одоо саналууд гараад бусад хуулиудаа багцаар нь шийдчихсэн ийм зүйл бас байхгүй байгаа. За ер нь үндсэн хуульд бол бас эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг тусгасан чухал одоо ийм заалтуудыг бас оруулж өгөх ёстой байгаа. Тэгэхээр би бол бусад улс төрийн намуудын одоо адил улс төрийн намын гишүүний хувьд улсын хурлын гишүүнүүд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үл дэмжиж байгаа. Гэхдээ бидэнд янз бүрийн одоо энэ холимог тогтолцоог бий болгох одоо арга хэлбэрүүд байгаа. Энийгээ бүх талаар нь ашиглая гэсэн ийм л одоо саналтай байгаа. Тэгэхээр ардын нам зөвшөөрөх үү зөвшөөрөхгүй юу гэдгээс үл хамаарч миний би улсын хурлын гишүүнийхээ хувьд Монгол улсын одоо нийтлэг эрх ашигт одоо зохицож байгаа энэ холимог тогтолцоог бий болгохын төлөө тэмцэнэ. Тэмцэхдээ улсын их хурл дотроос нь тэмцэнэ. Улсын их хурл өнөөдөр өөрт нь ийм боломж байгаа учраас энэ боломжийг эхлээд ямар ч байсан ашиглая. Холимог тогтолцоогоо бий болгоё гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээ энэ улсын их хурл дээр бол хэлэлцэн. Ер нь бол Монгол Ардын намынхан ч бүлгийнхэн ч гэсэн ойлгосон. Олон удаа ингээд хэд нэг нам давмгайлах нь бол өөрөө эргээд энэ улс төрийн намдаа өөрөө эргээд улс орондоо их хор хохиролтой байдгийн байна. Гишүүд нь төдийлөн намынхаа эсрэг дуурч чадахгүй, төдийлөн одоо энэ нам улсын их хурл дээр одоо олон ургалж үзэл байхгүй, мэтгэлцээ байхгүй, зөвшөлдсөх байхгүй ийм асуудлууд байгаа учраас өөрөө энэ улс орны эрх ашигт бас хохиролтой байдгийн байна гэсэн одоо бас эрх ашгуудыг Монгол Ардын намын бүлгийн гишүүд бас илэрхийлж байгаа. Тэгэхээр улс төрийн намын тухай хуулийг бол одоо нэлээд судалж байна. За энэ дээр бол нөгөө улс төрийн нам чинь өөрөө аж ахуйн нэгж шиг ажилдаг, компани шиг ажилдаг. Нөгөө гишүүдээсээ дандаа санхүүгийн дарамт учруулдаг. Тэр зүйл бол арилгахааргүй ийм концепц бол орж ирсэн байгаа. Тийм учраас энэнийг бол бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид бол саналаа тэн дээр өөрсдийн саналаа тусгах нь өнөөдөр улс төрийн нам маш цомхон байх ёстой, өмчгүй байх ёстой. Улс төрийн нам зөвхөн одоо үзэл санааны одоо ийм түүчээ байж иж гол одоо зүйл нь хэрэгжин. Одоо бол ерөөсөө санал худалдаж авах гол одоо нэгж чинь өөрөө улс төрийн нам болчиход байгаа. Тийм учраас энэ улс төрийн намын хууль эхлээд энэ сонгуулийн тогтолцоогоо шийдэхгүйгээр би бол үр дүнгүй байна гэдгийг бол шууд хэлж байгаа. Тэгэхээр энэ бол дахиад танд хэлэхэд энэ сонгуулийн тогтолцоо яриаг үед та бидгээр улс төрийн намын тухай хууль яриад өөрөө бас утга учиргүй байгаа. За саяны төсвөр та бүгд харсан. Бүгд 76 тойрог руугаа одоо 76 гишүүн төсвөө шийдвэрлэх гээд гүдэг. Тэгэхээр энэ бол өөрөө Монгол улсын нэгдсэн одоо хөгжил, бүс нутгийн хөгжил энэ бүх зүйлд бол хэтэрхий одоо юм харш бараг хөгжүүлэх төсөв биш хоошин татах үрлэгэн төсөв болсон байгаа. Орлого олох одоо ямар ч зүйл заалтуудыг тэнд бол наривчлан тусгаагүй. Тийм учраас энэ одоо улс орны эдийн засаг бол улам хүнд балчигт шигдсэн байгаа.
би эдийн засгчийн хувьд олон дахин хэлж байгаа стагфляц буюу аимшигт одоо ийм нөхцөлд орцсон байгаа шүү. Эдийн засаг агшиж байгаа дээр нэмээд инфляц байдаг энэ үзэгдлийг стагфляц гэж нэрлэдэг. Тэгээ энэ бол өөрөө эдийн засгийн маш хүнд асуудлуудыг цаашдаа одоо дагуулна гэдэг хэлмээр. Би одоо энийг хараахан танилцуулаагүй байгаа. Гэхдээ ер нь бол энэ холимог тогтолцооны хэлбэрийг улс төрийн намууд манай гишүүд бол дэмжиж байгаа. Ганц нэг эсрэг байхыг үгүйсэхгүй.